Яг одоо дэлхий дээр 8 тэрбум гаруй хүн амьдарч байна. Хүн төрлөختн жил болгон хэдэн 10 саяараа үхэж, төрж байгаа. Бидний байсан гих бүх зүйлс бидэндээ хамт замхарч байна. Агаарт, усанд, хөрсөнд, бүр сансарч бидний уулмөр удаан оршин тогтнохгүй. Ингээд зогсохгүй. Бидний бүтээн байгуулсан барилга байгууламж, хөшөө дурсгал хэдэн зуун жилийн дараа гихтэл үгүй болно. Бүр цөмийн дэлбэрэлт болсон уулмөрч явандаа алуугална. Тэгэхээр бид өөрсдөө дэлхий дээрх хамгийн анхны соёл иргэншил гэдгийг яаж мэдэх вэ? Сэлүүрийн таамаглалын дагуу бид бүрэн мэдэх боломжгүй. Тэгэхээр энэ таамаглалын талаар дэлгэрэнгүй мэдэж явцгаая. Учир хөтөлөх хэрэг дуртай бол манай чаналыг subscribe хийгээрэй. Сэлүүрийн таамаглал нь хүн төрлөختөн үүсгэхээс өмнө дэлхий дээр өндөр хөгжилтэй соёл иргэншил байсан магадлалыг дэвшүүлдэг. Энэхүү таамаглалыг доктор Хүү телевизийн шоуны зохиомол дүр болох гөрвлөн хүний төрлөөр нэрлэгдсэн. Энэхүү таамаглалд эдгээр гөрвлөн хүмүүс хэдэн зуун сая жилийн өмнө амьдарч байсан ч ичээний байдалд орсон. Харин орчин үеийн хүмүүс цөмийн зэвсгийн дуршилтын улмаас тэднийг дахин сэрээсэн талаар өгүүлдэг. Гэсэн хэдий ч ямар ч соёл иргэншил өөрийн гэсэн эрен үедээ үрд оршин тогтнодгүйг бид археолог болон түүхээр дамжуулан мэдэж авдаг. Учир нь соёл иргэншил нарийн төвхтэй бөгөөд хүрээлэн буй орчин, нөөц баялаг, нийгмийн бүтэц зэрэг олон зүйлээс хамаардаг. Энэ бүхэн цаг хугацааны явцад өөрчлөгддөг. Жишээлбэл эртний Египтийг авч үзье. 30 гаруй гүрэн 3000 жилийн турш ноёрхсон байдаг. Та Египтийн хүч чадлын оргил үед амьдарч байсан гэвэл таны өвөг дээдсээс ахуулаад тоолошгүй олон үе удмаараа агуу пирамидын сүүдэрт амьдарч, нийл мөрнөөр загалсчилж, газар дундын тэнгисээр аялж, бусад соёл иргэншилтэй харьцаж байгаа. Эдгээр хүмүүст энэхүү соёл иргэншил үрд орших мэтэл санагдаж байгаа. Гэхдээ жам ёсоор хувьсэлд орно. Тэгэхээр Египтийн агуу гүрний дараа өөр олон гүрнүүд бий болж мөхсөн байдаг. Месопотамчууд тэд одоогийн Иракийн нутаг дэвсгэрт тэгээд Евфрат мөрний дагуу оршдог эртний соёл иргэншлийн нэг. Тэд анхны хотуудыг байгуулж, бичиг үсэг хөгжүүлснээрээ алдартай байсан ч эцэст нь тэдний соёл иргэншил мөхсөн. Индус хөндийн соёл иргэншил. Одоогийн Пакистан болон Индикийн баруун хойд хэсэгт орших энэхүү соёл иргэншил Индийн мөрний дагуу цэцэглэн хөгжиж байсан. Тэд хот төлөвлөлт, худалдааны дэвшилтэд сүлжээтэй байсан ч эцэст нь алга болж, нууцлаг барилгын бүтээн байгуулалт ардаа үлдээсэн байдаг. Грекчууд Эртний грекчууд гүн ухаан, шинжлэх ухаан, ардчлалд оруулсан хувь нэмрээрээ алдартай. Тэдний соёл иргэншил олон зууны турш цэцэглэн хөгжсөн боловч цаг хугацаа өнгөрөх тусам бутарч эцэст нь Ромын эзэнт гүрэн шингэсэн. Нубчууд Египтийн өмнөд хэсэгт одоогийн Суданы нутаг дэвсгэрт амьдардаг байсан. Тэд хүчирхэг хаан тулстай байж Египтийг хэсэг хугацаанд захирч байсан ч бусад соёл иргэншлийн адил тэд эцэстээ бүдгэрсэн. Персийн эзэнт гүрэн нь Грекээс энтгэх хүртэл үргэлжилсэн түүхэн дэх хамгийн томоохон эзэнт гүрнүүдийн нэг. Тэд гарамгай удирдлагын зохион байгуулах чадвартай. Дэд бүтцээрээ алдартай байсан ч эцэст нь агуу Александрт эзлэгдсэн. Ромын эзэнт гүрэн өргөн уудам нөлөө бүхий байсан бөгөөд барууны соёл иргэншлийн ихэнх хэсгүүдийг бүрдүүлсэн. Гэсэн хэдий ч тэд ч гэсэн хагран бутарч ардаа хэдэн зууны өв соёл бүтээн байгууламж үлдээсэн байдаг. Инкууд өмнөд Америкт байсан хүчрхэг соёл иргэншил. Тэд дэвшилтэд инженерчлэл, замын системээрээ алдартай. Эцэст нь тэднийг 16 дугаар зуунд Испаний түрэмгийлэгч нар эзэлсэн. Ацтекчууд одоогийн Мексикийн нутаг дэвсгэрт тухайн үедээ ноёрхсон соёл иргэншил байсан. Тэд гайхалтай архитектур, цогц нийгмээрээ алдартай. Тэднийг инкуудын нэгэн адил Испанчууд эзэлсэн байдаг. Эдгээр олон сая хүн амтай эзэнт гүрнүүд хэдэн мянган жилийн турш оршин тогтносон ч тэднийг оршин байсан гэх нотлохоо маш бага үлдсэн байдаг. Эдгээр соёл иргэншил болон бидний соёл иргэншил маш багахан хугацаанд оршиж байгаа. Харин цогц амьдрал үсээд хэдэн сая жил, орчин үеийн соёл иргэншил үсээд 100 мянган жил болж байна. Тэгэхээр дэлхийн нас болон бидний түүхийг харьцуулбал 0.2%-ийг л эзэлнэ. Ингээд бодоод үзэхээр бидний мэдгүй маш их өнгөрсөн түүх байна. Энэ хугацаанд хангалттай олон оюун ухаанд төрөл зүйл үүсэн хөгжиж, ноёрхож, мөхсөн байх боломжтой. Хэрвээ үнэхээр ийм зүйл болсон бол бид хэрхэн мэдэх боломжтой вэ?
Сэлүүрийн таамаглалыг бичсэн Адам Фрейк, Гевин Шмидт нар бидний хэрхэн өнгөрсөн үеийг судалж байгаа тал дээр шүүмжтэй ханддаг. Бид өнгөрсөн судалгаатаа эртний олдвор, балгасыг судалж мэддэг. Эдгээр нь зөвхөн хэдэн мянган жилийн өмнөхийг л мэдэх боломжтой. Харин хэдэн сая жилийн өмнөх болоод ирэхээр арай адармаатай болж ирнэ. Жишээ нь дэлхий 4.5 тэрбум жилийн настай. Цогц амьдрал 600 сая жилийн өмнөөс үзэгдэх болсон. Бидний мэдхээр дэлхийн хамгийн эртний гадарга Израилийн өмнөд хэсэгт орших Негевийн цөл 1.8 сая жилийн настай. Дэлхийн өөр бусад газрууд эндээс залуухан настай. Тэгвэл бүр эртний газрууд хаана вэ? Хэрвээ хүн төрлөختнөөс өмнө өндөр хөгжилтэй соёл иргэншил байсан бол бид олж тогтооход маш хэцүү. Учир нь дэлхийн тектоник хөдөлгөөнөөс болоод өнөөдрийн уул байсан газар маргааш далайн ёроол болж хуучин газар илэгдэн өдөр болгон шинэ газар үүсэж байгаа. Ийм болохоор л чулуудсан олдвор болох хүмүүсийн бодож байгаа шиг амар зүйл биш. Чулуужилт маш тусгай нөхцөл байдал шаарддаг. Биеийн хатуу эд болох яс, шүд, хисаа гэх мэт хатуу хэсгүүд элэгдлээс сэргийлж цаг алдалгүй далд байх ёстой. Мөн эрдэсжүүлэхийн тулд өндөр даралт хэрэгтэй. Задарч муутуулахгүй тулд хүчил төрөгч бага байх ёстой. Тэгэхээр яг ийм тохиолдлууд маш ховрдоо орно. Үлэг гөрвлүүд дэлхий дээр 180 сая жилийн турш амьдарч байсан. Тэд барагцаалаад хэдэн их наядаар амьдарч үхэж байсан. Гэхдээ бид хэдэн мянга бараг бүрэн яснуудыг л олсон. Жишээ нь барагцаалаад 2.5 тэрбум тиранозавр оршин байсан ч бид 100 гаруй олдвор олж ердөө ганцхан л бүр. Тэгэхээр бид энэхүү төрөл зүйлийн ердөө 0.10 саяны 4% л судалж олж нээсэн гэсэн үг. Адам Фрейк, Гевин Шмидт нар Homo sapiens шиг харьцангуй богино насалдаг төрөл зүйл чулуутсан олдвруудын бүртгэлд бүртгэгдээгүй байх магадлалтай гэж үзсэн. Орчин үеийн хүн төрлөختний соёл иргэншил дэлхийн гадаргын 1-ээс ч бага хувийг эзэлдэг. Зам, хотууд, машин тэрэг гэд тэнгэр тулсан барилга байгууламж хүртэл хэдэн жил болоод лалга болно. Уул мөр үлдэх магадлал маш бага. Бүр хүн төрлөخت нь тэр чигээрээ цөмийн зэвсгнээс болж устсан ч яваандаа цөмийн уул мөр үгүй болно. Тэгэхээр биднээс өмнө өндөр хөгжилтэй соёл иргэншил байсан гэх өөр нотлохоо олох боломж байгаа юу гэвэл байгаа. Сэлэрийн таамаглалын дагуу иргэншил үйлдвэрлэлийн замаар тодорхой хэмжээний улмөр дэлхийн өөр амьсгалд үлдээдэг. Яг одоо биднийг ярьж байхад үйлдвэрлэлт бидний оршин байсан уул мөрийг ирээдүйн хэдэн сая жилийн дараах эрдэмтэд үлдээж байгаа. Яваандаа бидний оршин байх нь нэмгэн тунамл чулуулгын давхарга болон үлдэнэ. Хэдэн сантиметр давхарга хэдэн мянган жилийн түүхийг агуулна. Энэхүү давхаргаар ирээдүйн палеонтологчид манай геологийн эрен үеийг тодорхойлох болно. Үүнийг антропоцен гэж нэрлэдэг. Жишээлбэл орчин үед бид асар их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэж байгаа нь бордоог өргөнөөр ашиглахыг шаардаж байна. Бордоог өргөнөөр ашиглах нь дэлхийн азотын эргэлтийг эрс өөрчилдөг. Тодорхойлбол бордооноос ялгарх азотын байгалийн жамаас ялгаатай байдлаар шингээснээр байгальд мэдэгдэхүйц уулмөр үлдээж хэдэн сая жилийн турш хадгалагддаг. Нэмж дуртахад манай хөдөө аж ахуй болон ой модыг устгаснаас хөрс илэгдэж тэрхүү илэгдэлтэнд далайд орсноор тунмал чулуулгын бүртгэлд ч гэсэн орж байгаа. Хүний оролцоотой алт, хар туглаг, хором, мөнгө их хэмжээгээр олборлолт хийж байгаа ч гэсэн давхаргад их хэмжээний мөр үлдээж байгаа. Гэхдээ эндээс соёл иргэншил байсан гэсэн баттай нотлохыг харахыг хүсвэл нүүрс төрөгчдний уул мөрийг харах хэрэгтэй. Хүн төрлөختөн дэлхийг эзлэхдээ гал гаргаж сурсан. Тэгэхээр хизээч үүссэн өндөр хөгжилтэй соёл иргэншил адил хэв маяг гаргах өндөр магадлалтай. Бид өгчөж шулуутсан ургамлын үлдэгдлийг шатаасан агаар мандалтах изотопийн харилцааг өөрчилдөг. Үүнийг Süss эффект гэж нэрлэдэг. Нүүрс төрөгчийн нийт 15 төрөл байдаг ч хамгийн түгээмэл нүүрс төрөгч нь 12, 13, 14. Нүүрс төрөгч 12 нь хөнгөндөө орно. Энэ нь фотосинтезийн явцад ургамалд хамгийн их ашиглагддаг. Ургамал агаар мандлаас нүүрс төрөгчийн давхар эслийг шингээх үед боловсруулахад хөнгөн хялбар болохоор нүүрс төрөгч 12-ыг илүүд үздэг. Ингээд нүүрс төрөгч ургамлын бүтцийн нэг болж амьтад ургамал идэхдээ нүүрс төрөгч 12-ыг иддэг. Махан идэгчдэн ч гэсэн сүүн тижээлтний махнаас нүүрс төрөгч 12-ыг авч хүнсний гинжин хэлхээ үргэлжилсээр байна. Галт уулнаас нүүрс төрөгч 13 ялгардаг. Нүүрс төрөгч 14 нь
нүүрс төрөгчийн цацраг идэвхт докторгүй изотоп бөгөөд цаг хугацааны явцад задралд ордог. Доктортой нүүрс төрөгч 12-оос ялгаатай нь нүүрс төрөгч 14 нь бета задрал гэж нэрлэгддэг процессор аажмаар азот 14 болж задардаг. Харин чулуутсан түлшинд нүүрс төрөгч 14 огт байдаггүй. Бид их хэмжээгээр чулуутсан түлш шатаах тусам нүүрс төрөгч 12 их хэмжээгээр нэмэгдэж 13, 14-ийн түвшин буурдаг. Агаар мандал байгаа энэ бүх нүүрс төрөгч нь дэлхийг дулааруулдаг. Тэгэхээр хэрвээ бид хэдэн сая жилийн өмнө соёл иргэншил байсан мэдхийг хүсвэл тунмал давхаргаас нүүрс төрөгч, хүчил төрөгч, металл болон дэлхийн дулаарлын гинтийн их хэмжээний өсөлтийг харах хэрэгтэй. Харин эрдэмтэд нэг зүйл олсон. 56 сая жилийн өмнө нүүрс төрөгч болон хүчил төрөгчийн изотопийн түвшний гинтийн өөрчлөлт дэлхийд даяар болсон. Үүнийг мөн хөлөмжийн хийн ялгаралт ч гэдэг. Энэхүү хөлөмжийн хийн ялгаралт 200 жилийн турш үргэлжилсэн байдаг. Энэ нь геологийн цаг хугацааны хувьд юу ч биш. Гэхдээ бидний оршин цаг хугацаанаас урт настай. Тухайн үед хөлөмжийн хийн ялгарлтын улмаас дэлхийн температур Цельсийн 6 градус орчим өссөн байдаг. Энэ бол нэлээд дулаахан гэсэн үг. Яг л хойд туйлд подологтойгоо явахаар мөсөн бүрхүүлүүд бүрэн байхгүй болсон талаар ярьж байна. Тэгэхээр хөлөмжийн хийн ялгаралт энэхүү соёл иргэншлийн нотлохоо болж чадах уу? Тийм ч баттай болохгүй. Энэхүү агаар мандал байх нүүрс төрөгчийн хэмжээ 50000 жилийн турш зарцуулагдсан байхад бид 300 жил л зарцуулсан. Тэгэхээр юу тохиолдсон байх вэ? Хэн ч мэдэхгүй байгаа. Хамгийн боломжит таамаг бол их хэмжээний галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн гэж байгаач баттай биш. Хамгийн хачирхалтай нь агаар мандалд маш олон чулуутсан нүүрс төрөгч байгааг тогтоосон. Энэ нь хэдэн сая жилийн дараа дахиад давтагдсан. Энэхүү үйл явдлыг Йоцны давхаргын нууцлаг гарал үүсэл гэдэг. Энэ үеэр цэрдийн галвын үе болон бусад томоохон үйл явдлын улмаас дэлхийн далай тэнгис хэдэн мянган жилийн турш хүчил төрөгчгүй болсон байдаг. Тэгэхээр үннийг хэлбэл ихэнх эрдэмтэд бидний анхны соёл иргэншил гэж үздэг. Ядаж байж болох хамгийн дэвшилтэд нь гэж үздэг. Үүнтэй маргаангүй Солерелийн таамаглалын зохиогчид ч гэсэн эртний соёл иргэншлийг тогтооход үнэхээр хэцүү гэсэн байдаг. Хэрвээ та түүхийг яг зөв цагийг сонгож наривчилж харахгүй бол өнгөрөх магадлал маш өндөр гэсэн байдаг. Гэхдээ Солерийн таамаглал бидэнд сонирхолтой аргачлалыг өгч байна. Үүгээрээ манай гаригдах эртний соёл иргэншлийг олж нээхэд туслахгүйч бусад гаригаас амьдрал олоход тус болно. Дирекийн дэвшигтгэл нь манай галактик дахь хайр гарагийн соёл иргэншлийн тоог тооцоолох алдартай томьёо юм. Үүнд хэрэг хэмжээний оддод гариг байх, амьдралд бүрэлдэж болох байгалийн нөөц бололцоотой гаригийн тоо. Амьдралыг дэмжиж байгаа гариг эсвэл боломжтой. Өндөр хөгжилтэй соёл иргэншил үүсэх боломжтой эсхийг тооцоолно. Энэхүү тооцоолол шинэ нээлт хийх болгонд өөрчлөгддөгч барагцаалаад байж болох боломжтой соёл иргэншлийн тоо 150,000-аас 1.5 тэрбум. Түүнчлэн Солерийн таамаглалыг тусгавал дэвшилтэд оюун ухаанд иргэншил эдгээр гаригуудад хэдэн сая, хэдэн тэрбум жилийн туршид дахин сэргэж мөхсөн байх боломжтой. Энэ бол Фрэнк Шмидт нарын хамгийн анхны үндэслэл байсан. Тэд зөвхөн галактикийн бусад гаригуудад амьдрал байх төдийгүй манай нарны амьд өөр соёл иргэншил үүссэн байх боломжтой талаар дэвшүүлсэн. Нэгэн цагт ангараг гариг маш их чигшилтэй дулаан байсан. Яг л сугар гариг шиг. Бархас бадын дагуулсаар Европа давстай далаагаар бүрхэгдсэн байдаг. Яванда бид эдгээр гаригуудаас дээж авч тэрхүү соёл иргэншлийг яагаад устгаж үгүй босныг эцэст нь мэдэх боломжтой болно. Хэдэн сая тэрбумын хугацаа бүхэлдээ өөр түүхийг өгүүлэгч боломжтой. Тэгэхээр алсын зайд байх тэрхүү сая иргэншлийг бид олох л үйлдэлээ. Өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.